Монголын нэгэн өглөө нар гэж Улаанбаатар хотын 1-р сургуулийн хаалга нэг тэмүүчүүд сурагчдын инээд хөр дүүрэн аялгаутай дуу хоолой коридороор зураадлаа. Өдөр бүр адилхан эхэлдэг мэт боловч хүүхэд бүрийн хувьд шинэ мэдлэг, шинэ боломж, шинэ мөрөөдлийн эхлэл болдог билээ. Ангид багш орж ирэн өглөөний минь сурагчдаа өнөөдөр бас нэгэн гайхалтай өдөр эхэлж байна шүү хэмээн нэмсэглээ мэдлэхэд анги даяар дулаахан урамсгал бүрдэнэ. Нэгэн сурагч найздаа аяархан шивнэн манай багш дандаа инээмсэглэж бидэнд урам зориг өгдөг. Тэр их хүчтэй байдаг учраас хичээл нь маш сонирхолтой байдаг юм. Багш самбар дээр хар маркераар үйд ботрохаа хэмээн бичв. Сурагчид дуу нэгтээ наад сэдвийг чинь бид үзсэн штэ багшаа гэхэд багш инээд алтан. Гэтэ зарим хүүхэд бүрэн ойлгоогүй гэж эцэг эхчүүдээс тийм санал ирсэн. Тиймээс өнөөдөр энэ сэдвийг баттгаад дараа нь шинэ хичээлээ үзнэ гэж тайвнаар хэллээ. Хүүхдүүд ч чимээгүй болж багшийнхаа хичээлийг анхааран дэвтрээ нийлээ. Багш хичээлээ ойлгосон үгийг хүүхдүүдийг хараад л мэддэг. Багш ануучтай аргаар тайлбарлахыг хичээдэг. Анги дүүрэн сурагчид тийм юм байна гэх ойлголтын дуу олонтаа сонсогдно. Хичээл үргэлжлэх тусам хүүхэд бүрийн идэвс нэмэгдэж асуулт асуух, бодлого бодох, бие биедээ тайлбарлах зэргээр хичээл өрнөн. Тэр бол хүүхдийн онцлог бүрийг мэдэрч тэдэнд тохируулан хичээл заадаг жинхэнэ ур чадвартай багш байлаа. Зөвхөн ангид бас эцэг ихтэйж хамтарч ажиллана, сар бүр эцэгхийн уралт. Багш хүүхэд бүрийн архиц юунд илүү анхаарах хэрэгтэйг тайлбарладаг. Багшийн хичээл дээр сууж буй хүүхдүүд түүнийг зөвхөн мэдлэгтэй багш гэж биш, үлгэр дуурайлал авах ёстой хүн гэж боддог. Хүүхдүүдийн хувьд багшийн инээмсэглэл, урам зориг өгөх үг тэднийг ойлгож дэмжих харилцаа нь хичээлээс тутгааргүй үнцэнтэй байдаг.